Сэлэнгийн мандал сумын харьяас инх марл охин одоо 8 сартай бөгөөд тэрээр нуруу нугасны төрөлхийн авдартай юм а. Алдраа битсэн охин гинт мөсгөж чадахгүй хөлийн улан мэдээгүй үргэлж уйлгнах болсон байна. Тэр цагаас ар гэрийн зүгээс бүхий л эмнэлэгт хандаж оншиг тодруулахад төрөлхийн авдартай гэж онцлогджээ. Инх марл охиныг яаралтай эмчлүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой хоргүй авдар гэж эмчнэрийн зүгээс хэлжээ. Харин манай улсад энэхүү нуруу нугасны төрөлхийн авдрыг эмчлэх боломжгүй гадаадд бүрэн эмчлэх боломжтой гэжээ. Инх марл охины хагалгааны зардал 70 сая, харин сэргээн засах эмчилгээ 70-80 сая төгрөг гэжээ. Тэгвэл сайхан сэтгэлд Монголынхаа ард түмний буйнаар 70 сая төгрөг бүрджээ. Энэ сарын 21-ний өдөр бүгд найрамдах хятад ард улсыг зорин хагалгаанд орох гэж байна гэлээ. Миний охин 2019 оны 2 сарын 12-нд хөлн гинт мэдээг болсон. Тэгээд бид нэр эмчид хандаад имра гэдэг зураг авахулахад охиныг маань нуруу нугасны төрөлхийн хавдартай 9.4 см хавдартай байна гэж бидэнд хариу өгсөн. Тэгээд Монголд эмчлэгдэх боломжгүй гадагшаа яв гэж зөвлөсөн. Одоо энэ Эрдэнэ дуучинтайгаа бол одоо миний ажилладаг компани Өнөр Тарийн говь гэдэг компани захирал маань холбогдож өгсөн байгаа. Тэгээд энэ Эрдэнэ дуучин маань бидрэг маш гоё хүлээж аваад танаа охин туслая. Ахын ингээд бүтэн тоглолтуудаа тавиад өгөө. Хань мөнгөний ингээд 100% эмчилгээнд зориулна гэдэг бидэнд маш гоё мэдээ өгсөн. Монголчуудаа нийт монголчуудаа бидрийг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өшөө олон дуучид, өшөө олон уран бүтээлчин маань ингэж сайхан иймэрхүү хүмүүс тусаж дэмжиж байгаасаа энэ хэрдээ ах шиг маань бидэнд ингэж тусал дэмжсэн. Энэ хэрдээс гадна маань Монголын маань маш олон ард иргэд бидэнд ханд өгч тусалж дэмжиж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Сүүлийн үед залуу уран бүтээлчид нийт хандивын тоглолт зохион байгуулан өвчнөдөө саналж байгаа. Битсэн алдраа үрсийн төлөө олон тоглолтуудыг зохион байгуулсан байна. Үүний нэг жишээ соёлын тэргүүний ажилтан дуучин Инх Эрдэнэ жаргалын диваажин Монгол тоглолтыг хийж олсон бүх орлогоо нуруу нугасны хавдрын өвчнөдөө саналж байгаа битсэн охин Инх марлын эмчилгээний зардлыг бүрдүүлэн өгчээ. За жаргалын диваажин Монгол тоглолт эрс хэргийн байрыг тохиолдуулан зүүрээ хотоо одоо хийж байна. Тэгээд тоглолтод маань олон сайхан уран бүтээлчд оролцлоо. Та бүхнээс мэдж байгаа бах тоглолтын бус орлогыг Инх марл охины эмчилгээнд 100% одоо ингэж хандуулъя гэсэн одоо зорилготойгоор хийж байна. Төрөлх нутагт нь. Тэгээд ямар тач байсан бол бид нэр нутаг орноос бас хамгийн анхныхаа дэмжлэгийг гоё эхлэх хэрэгтэй тийм ээ. Одоогийн байдлаар ч гэсэн одоо энэ хандив одоо үйл ажиллагаа бол маш одоо эрчимтэй. Бараг л энэ нийт төсвийнхаа бараг л 50% баг бүрдүүлж байна тийм ээ. За ер нь миний хувьд болохоор яг нөгөө байлдагч баяр цогтод нөгөө 2% байрыг ард түмнийхөө дэмжлэгтэйгээр гардуулахад яг энэ сайн үлсийн одоо энэ туслал дэмжих юм бол маш ихээр орж ирсэн л дээ. Тэгээ тэр болгонд бол одоо ингээд яах хэцүү шүү дээ тийм ээ. Гэхдээ үнэхээр бас өөртөө айгүй тийм шаргуу зүтгсэн дээрээс нь одоо яг бүр үнэхээр тэр охины одоо тэр хацыг хараа тийм ээ. Тэр охинд үнэхээр туслахгүй байх аргагүй. Монгол хүн бүхэн хараад л ерөөс ингээл одоо үнэхээр те сэтгэл нь одоо ингээд эмзэглэмээр те. Гэсэн ийм сайхан бяцхан охин маань одоо тэгсэн 100% эмчлэгдэх боломжтой. Урд тийм ээ. Тэгээ нэг хідэн төгрөгийн л асуудал байгаа шүү дээ тийм ээ. Энэ эдийн засгийн асуудлыг Монголын ард түмэнд дэмжээл шийдээд өгчих юм бол 100% эрүүл саруулах боломжтой хүн байхгүй да. Би ч гэсэн яг адилхан эцэг хүн. Монгол үнийхээ нөгөө талаар бас яг нэг үүрэг хариуцлагыг ухамсарлаж байна. За тэгээд энэ яг нөгөө тоглолт хандив гэдгээс илүүтэйгээр ер нь бол яг нөгөө энэ тоглолтоороо ингээд ерөөсөө дамжуулаад ер нь энэ монголчуудаа ер нь сайхан гоё урайлаа. Ер нь дэмдээ дээс ирчэндээ бие биенийгаа дэмжиж бас сайхан амьдрал гэж хэлмээр байна. Тоглолтын түүний бүхий цаг үеийн хийт болсон дуунууд ихсгэлж үзэгчид сэтгэл хангалуун байсны дээр нутгаараа овголсон битсэн охинд амьдрал бэлгэлэх гэсэн чинхүү сэтгэл нь монголчууд бидний нэгдэж чаддгийг харуулсан үдшилээ. Хамтаараа бүгдээрээ сэтгэл зорилго нийлж чадвал бид ямар сайхан үйлийг бүтээж болдгийг харуулсан халуун дулаан гэрэлгээтэй тоглолтыг зохион байгуулахад орон нутгаас баггүй дэмжсэн бөгөөд зүүн хараа хотын төрийн болон хувийн хвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдэд баярлсан талархснаа арга ирсэн нэлэрхийлж байсан юм а. Тэгээд Инх марл манаас манай сумын уугуул ирхэн. Тэгээд манай сумын Монгол ардын намын хорооны дарга лавгдэрч дарга за мөн одоо намын залуучууд маань санаачлаад ер нь одоогийнхаа
бяцхан дүү тусалъя гэж тэг зориод өнөөдрөөс арга гэртэй холбогдоод тэгээд хамгийн гол нь дуучин Инхэрдэн гэдэг залуу манаас дэмжээд энэ 3 дугаар сарын 18-ны өдөр энэ тоглолтыг зохион байгуулж байна. Тэгэхээр яг хоо Мандал сумынд бол бүхий л тоглолтууд бол ер нь одоо баяр ёслол тоглолт дүүрэн байдаг. Тэгэхээр яг энэ тоглолтыг тоглох одоо боломжийг олгож өгсөн Десма дарахтай Мөнгөөраа дууж энэ чуулгын цагаргаан хамт олонд нь Мандал сумын цас дарга 5 зэрэг дараагаас маш их баярлалаа. Тэгээд хамгийн бас нэг гол зүйл нь энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үзэж байгаа нийт одоо 100 аргачуудтай аж ахуйн олон байгууллагуудтай бүгдээрэнд нь одоо маш их баярлалаа. 100 аргачууд бид бүхний халуун одоо дэм сэтгэлээ энэхүү хүүхэд манаас удахгүй эдгээд бас ээж аавтай инэрэлтэй их орондоо эрэхтэй сайн хөө болнохоо гэсэн одоо сэтгэл үүрэн байна. Одны хүч оломгогдлаа гэдэг үгээр монголчууд бидний хойч уялсан бяцхан үрээ гэсэн тэнхүү сэтгэл ийхүү инх марлогныг бүгд найрамдах хэсэгдэр дулс руу эмчилгээнд явуулах боломжийг олглоо. Хүмүүс цувраг бүтээх нь хамгийн том буян гэж ойлгодог. Гэвч хэн нэгэнд амьдрал бэлэглэн гэдэг нь ертөнцийн дээр хийж болох хамгийн том буян гэлээ.